сая тэр өнөөдөр амар гоё аним бэлдсэн байгаа. Тэр том ютуберүүдэд тандаж нэг юм хэлэх гэсэн. Үнэхээр уучлаарай. Би ингээд лологос аним үзэх хэрэгс аним байхгүй. Тэгээд үзэгчид кино хариулах дурггүй. Энэ хоёр юмнаас болж би үнэхээр шатахгүй байна guys. Тэр юугүй тэр уучлаарай. Фастрас имизи шүүгээд айтэм гээд уучлаарай. Ачиг их бичлэгтэй байж баг subscribe-тэй хүн байхгүй. Тэгээд олон юмшид яг бичлэгэндээ орцгоё. Хэрвээ чи хүний биенээр хоноо нийгмийн цэврийг илэрхийлдэг ертөнцид амьдардаг байсан бол яг мэдээж хар нөхрөөс харагдав. Энэ охины ээж нь хар нөхрөөс харагдаж байсан ба 441 оноод байдаг. Ээж нь ингэж нас барсан ба угаслангаж нас барналтай. Үхээс өмнө энийг тамхт эс гэдэг хүнд өгөөрэй гэд дэрн. Тэгээд нэг гаж залуу хүрээд ирнэ донтой. Тэгээд манай үнний анааруу ширтэн. Тэгээд гүйж өгнө хөөцөлтөл тэгсэн чинь Нана гэх юмхтэй гарч цогсон. Тэгээд манай сайн газарт орох уу гэн. Тэгээд үгүй би дамхт эс гэх нэгнийг хайж байгаа гэдэг. Чиний оноо чи яагаад юм их байгаа? Гэсэн чинь би алхах туфтай. Миний оноо 77. Би алхах туфтай. Ээж нам сайн алхаж байгаа гэсэн гэдэг. Тэгээд тасч юу вэ? 100 км гүйхэд нэг л оноо нэмдэг үстэй. Миний байнга алхдаг шалтгаан бол дамагт ээж гэдэг хүнийг олох. Ээж намайг нэг бөмбөлөг өгөөд тэр өгөөрэй гэсэн. Тэгээд яг явах гэж байгаад төрөөч ирнэ. Нөгөөх нь босод түнээс ялгах нь наалттай байдаг. Тэгээд би нөгөө дамагт исч юм шүү дээ. Хоёулаа явъя гэж хэлээд аваад өгчдөг. Тэгээд энэ бөмбөлийг танд өгөрэй гэсэн ээж гэд гараад ирсэн чинь булаах гэж оролдсон. Тэгээд санд нөрөөд чи надаас бага оноотой. За тушаах шаардлагагүй гэн. Бид хоёрын дунд тулаан болох болно. Оноогоо мөрийн тавьж тултий гин. Тэгээд манай хүн дасгал хийдэг учраас амархан ялгадаад нэг болоод
энэ залуугийн оноо руу хийчдیں да. Нэгтэй адилхан олон зүйлсчин би. Би тэр домогт ийсчин биш. Нүүрэн дээр наалт наацсан байсан гэж хэлдэг. Тэгж хэлдэг. Тэгээд энэ домогт ийсэн гэдэг нөхөрсөн гарын дээр нь хасах оноо авах. Сэргүүд нийлэг хасах оноотой хүн байж боломгүй. Тэг оноо бол хөтөх шүү дээ гэж хэлдэг. Тэгсэн чинь манай хүн ингээд бүх цэргүүдийн алчуул яах вэ? Би домогт мөнд гаруудаа гээд хамгийн амархан байдлаар бууж аваад манай хүн гинээр аль болох уушруулахгүй яадаг. Хэдэн алхах гин хараа уушруулахгүй юм уу да? Гин тэгэд манай хүн ингээд сэлмээ гаргана. Татгалзсан орой авсан илрэл. Харин тэрний сэлэмдэл байх оноо бол хэр их тулаанд ясны үр дүнд гарч ирдэг. Түрүүч оног манай энэ тийм буцаж байна. Гэхдээ энэ легбагаар авруулалбар 760 оноотой болчихлоо штэ. Тэгээд энэгүй их дургу агаал энэ тоглоомыг ав гэж нэг тоглоом шийдчихв. Тэгэд ээлж эхлэн тэрний тоглоомыг задаад үзтээ гэсэн чинь нөгөө бөмбөлөгч нь дотор нь байж идэв. Энэ бөмбөлөг байсныг мэдсэн бол тэр цэргийн нүдэн дээр түүнийг алчиж болох байсан. Харин тэрний оронд түүнийг аварч маш хурдан өгсөн нинэжээ. Тэгсэн чинь намайг өрөөгд энэ зүйл хийсэн багт яасан гэсэн чинь нөгөө оноо байвал яг манай лекийг хайгаад ирнэ. Энэ бол тусрахыг хүнд тусалж явдаг хүн юм л та. Тэгэд яаж хийж яагаад манай хүний зарлалын самбарыг олоод харсан. Тэгээд ингэж байж байгаа юм байлээ. Тэгээд манай хүн шал тэнэг хувцсан өмссөн, шал тэнэг баг өмссөн байж исэн чинь нөгөө чинь бага тайл гэсэн чинь манай хүн би 1000 татгалзсан авсан гэж хэлнэ. Тэгсэн чинь нөгөөх нь чиний оноогоо өсгөх боломж юм шүү гэж хэлдэг. 415 400 гээд эмэгдэд байжсэн чинь хөө наачин мөн байна
гэсэн чи манай хүн дотор нь байж илгүй яах вэ? Тэр манай хүн өшөглөх гэсэн чи монгол хурд нэг юм хэлээд алга болчихно. Тэгээд энэ охин хайхаар явж байгаа гэсэн. Манай хүний аль тийшээ явсан талаар мэдээлэл авах юм гинэ. Тэгэл яг өгөхгүй дийж байж ирсэн гэж өгсөн чи манай хүн ирсэн байвал яг хүн тэгээд бүр болоогүй. Энийг чи хөл бусаар ашиглах боломжгүй юм байл ш. Хүн бүхэн ашиглахгүй гэсэн үг. Тэгсэн чи манай хүн амар том хаан босгоод миний 5700 оногт чи надад турдаг боломжгүй гэсэн чи гэнт урдасан гараад жирээд гэнт тэгээд нэг үг хэлсэн. Хойгөлгөө. Би эндээс чинь мөлтөрч. Яагаад гэвэл энэ охин доошоо унчлаа. Хүн бүр сандарж байна. Сандарж байна гэж сандарахгүй. Энэ хамтрагч нь сандарж байна. Манай хүн тэгсэн чинь лекер авруулаад адтай балалаа. Гэт манай хүн дагавруулчаад ижсэн жилүү чи хүнд юм аа. Юу? Хүнд амар хүнд гэж хэлнэ. Хоёрдугаар ингээ хэлэхэд манай хоёр эцэст нэг юм таарч уулзч яваа нэг охин даашаа унах гэж явах чинь манай лег аварна. Тэгсэн чи яаж нисээд байгаа юм бэ? Би нисэж чадахгүй. Зүгээр үсрэх юм мэднэ гэж хэлдэг. Энэ охин Пэлмо гэдэг. Тэгвэл манай хоёр туслана. Онгоцомд нь. Тэгэд яг бэлэн болоод ичсэн чинь гай. Тэгээд орой болоход манай хоёр туслая гэж одоо тэрхээр чөлтөө гэж тэг болцдог. Би миний мөрөөдлөөс хамаардаг байсан гэсэн чинь манай хүн тасдчихдээ нэг юм. Тэгэд зүгээр манай хатаар гэсэн чинь намайг авсанд баярлаа гэж нөгөө лүү чанча хөлөлгүй яах вэ? Тэгвэл манай хоёр тулдах гэж та хоёр энэ тулдаж болохгүй. Хот нуурах нэ гэж хэлээд зогсоно манай хоёрыг.
Тэгсэн чинь нэг тооцоон шатсан байдаг. Тэгээд амьд үлдсэн нэг зэрэгээс гэсэн чинь нөгөөтг нь мангас биш нэстэг тэрэг гэж яах вэ? Манай үе. Миний үе одоо байгаа нэстэг тэрэг шиг байвал яах вэ? Тэгээд нэстэг тэрийг нураах гэсэн чинь хамтраа тагцсан энэ нас гарч манай үнийг бас дайснаа гэж бодож байгаа юм байлээ. Хоёр дайсантай нэг тулдах хүнтэй байна гэдэг чинь амар хэцүү юм билээ шүү дээ. Тэгээд эцэст нь манай хүн тусалгаар болно. Тэгээд манай хоёр хамтарч ална гэсэн чинь уулзсангүй шүү гэсэн чинь манай үнийг бодоод унгачдын төрөвчийг та буцаа сүйтгэж бол эсвэл эднэрийг алъя шүү гэж хэлээд нэг цэргийг алчдаг. Таарыг сүйтгэж бол эсвэл та намайг эднэрийг алах ёстой. Тэгээд буцаад сүйтгэж болгүй яах вэ? Тэгээд манай хоёр анаага дэмжин тавьж тулдахаар болно. Манай үнийг 5,700 энэ хүүхний 32,000. Тэгээд хэлт дуусаагүйсэн чинь манай хүн бүр амар хурдан үнэлшгөө данаага тэгээд 57,000 хүртэл өсөгчүүл яах вэ? Тэгээд тулдаал ядаад ахиж энийг алах гал хийжсэн чинь нөгөөх нь төмрөн мангаж хийгээл энт лэгт амар энэ тэнцүү тулж ин тэгээд би намайг уучлаарай гэж хэлдэг. Энэ ааваасаа үзүүлэх дургүй ягаад гэвэл өргөж авсан энэ ааваа. Тэгээд яаж тэгж өсөсөн бэ гэж асуусан чинь наад зөв хүн алсан хэрээрээ өсд юм аа гэхдээ зарим нь сайн хөвөл хийсэн хэрээрээ өсд юм гэж хэлдэг. Зарим нь шүү маш зөвхөн энэ багийн өдөртөж явдаг хүн боллээ гэсэн жилэгийг алах гэж оролдоно. Чи зайлахгүй энэ да би дамагт эс шүү. Тэгээд би биднэрийг үсхийг зогсоогоорой гэж хэлдэг. Хамаагүй орчин үеийг заа. Тэгээд лек бака гэж дуудах нь хашгиран. Тэгээд бүр яасан гэж та нар итгэхгүй дээ. Сургуульд бүр орсон чи манай энэ хүчээ ашиглах гэсэн чи хуучиндаа ирсэн болохоор ашиглах боломжгүй. Тэгэд яг нийлэг зодуулах гэдээжсэн чи бол гэд манай леки ах тушаадаг. Тэгсэн чи энэ охины доор зогсчихэл яг уу манай лек
хожим инлээ. Тэгсэн чинь энэ хоёр эйс төсөл бэлэн боллоо гэж байж идэг. Эйс төсөл гэж нэрлээд энийг дэсэн 3 хурагчдаг бүр алчдаг. Тэгвэл гарах гэж оролдож би сурагчдаг алдаггүй. Манайд тэр охины алсан алж чадахгүй гэсэн чинь хэрвээ хүн алахыг хүсчихвэл намайг алах гэж хэлдэг. Тэгэд яг алах гэж хэлжсэн чинь таахгүй байна уу? Амар таахгүй. Тэгэд будгийн сум тусаасан байж тараад аз тараад тэгээд будгийн сум тушаадаг. Тэгэд дараагийн шалгалт эйс төслийн тушаал эхэлт гэдэг. Энэ бол сансын ирсэн бодгоо. Энэ бодгоог ашиглаж болгоныг туршилт болгож бичцгээе гэж хэлсэн. Тэр үед нийт 7 эйсүүд тэгсэн. Хамгийн ихний эйс бол энэ наана байж идэг. Тэгсэн чинь 56 байдаг. Би хөгшин хэлбэртэйгээ холбогдож чаддаг бөөхөрөө. Тэгсэн чинь аав нь олоод мэдчихдэг. Сайн байна уу? Би ирээдүйн төршүүж та намайг өргөж авсан гэхэд итгэдэг. Тэгээд манай лэг өсөлтөнд орсныхоо дараа ийм цагаан үстэй ийм төрүүчтэй холбоотой төрөж өөрөө өгөх гэдээсэн болохоор манай хүнд ийм хүүс шилэн өгдөг. Энэ шилэн бөмбөлөгийг дотроо агуулсан учраас өссөн үедээ ийм мэдэх боломжтой гэсэн үг. Тэгээд манай хүн амар олон чадвартай болоод хүн зүм алаад явж исэн чи 300 жил чамайг алахын зэвсэг болгож ашиглах болно гэж хэлсэн чи лэг гэд бүр амар алдартай байсан за. Тэгэд манай санаараатай. Тэгэд энэ гар хордох гэсэн чинь санаа харагдсан байдаг. Тэгэд манай хүний ямар ч буруугүй гэж хэлснээр аним ад жаргалтайгаар төгсдөг.